GCI Nomadic гэдэг Монголд залуучуудын байгууллага байдаг. Тэгээд эртний сайхан төсөл гэдэг Монгол соёлоо дэлгэрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ийм төсөл байгаа. Олон улсын хүрээнд одоо төслөө явуулдаг. Тэгээд хамгийн сүүлд болсон томоохон арга хэмжээг бол Солонгост болсон GCI Азийн хөндлөн чуулган дээр 30 Монгол энгийн залуу морин хуура одоо сурч тоглосон байгаа. Вау. Тэгээд тэр бол одоо бидний бас нэг бахархалтай үйл ажиллагаа байгаа. Тэгээд энэ удаад бид бүхэн морин хуура дэлгэрүүлэх чиглэлээр өмнөх наадмыг зохион морин хуурын наадмыг зохион байгуулах үеэр энэхүү морин хуурыг энэ Вашингтон ДС залж ацарсан. Америкийн нэг байгууллагт одоо Монгол соёлоо дэлгэрүүлэх чиглэлээр өгье гэсэн ийм ихний юутай ирсэн багхгүй. Тэгээд сүүлдээ бид бүхэн бас эргэж хараад ер нь бид энэ морин хуурыг амьд байлгах ёстой. Энэ ягаад гэвэл дуурж явах ёстой тий. Тийм учраас бид ер нь Монгол хөндөө өгөх нь зөв юм байна гэдэг ийм шийдвэр гаргасан. Вау. За. Тэгээд яг тэрний дараагаар яасан гэхээр та минь одоо сая морин хуурын наадмыг зохион байгуулахад их тийм сэтгэл зүрх гаргаж оролцож байна гэдэг ийм мэдээг сонсоод бид бүхэн бас Вашингтон ДС-д байгаа Монгол залуучуудын төлөөлөл за ингээ бид бүхэн одоо ер нь биелид гардуулах нь хамгийн зөв шийдвэр байна гэд. Тэгээд энэхүү морин хуурн гэд юм нөгөө нэг эзнээ олно гэдэг шиг те. Тэгээ эзнээ олоод ингээд танил урьж байгаа юм байна. Тэгээд саяхан бас ингээд та Монгол улсын элчин сайдын яамн дээр Монгол улсынхаа өргөмжит консулаар бас хамлагдлаа. Тэгээд танд бас халуун баяр хүргээд нэр Молор Эрдэнэ толгойд морин хуурыг одоо танд ингээд гардуулж байна. Танд сайн сайхан бүхнийг таны бизнест амжилт хүсье. Баярлалаа. Тэгээд юуны өмнө ингээд заста баяртай буун гоё хэлэх үг байхгүй. За тэгтээ за би өстө нэг нөхрийг л Миннесотаро нүүлэх хэрэгтэй болж юм л та. Тэгээ морин хуураас танд бэлгээсэндээ таатай байна. Тэгээд таны сэтгэлийг бас энд сонсох гэж байна. Гэхдээ миний сэтгэл тэнгэр гэж байдаг бол тэрэн дээр л морин хуурдал дахиж явж байгаа байхгүй тий. Тэгтээ биднес ингээд Америкт одоо миний хувьд болохоор өөрөө ингээд удаан хугацаанд гараа явсан болохоор ингээд буцаад өөрийнхөө соёлыг сураад ингээд мэдрээд тэрүүгээр ингээд бахархаж байна гэдэг амар том privilege байдсан байна гэдгийг би үнэхээр их ойлголоо. Нөгөө хүүхд тогтоо нөгөө 5 дугаар ангидаа л нөгөө хөгжим бөгчгийн ангид нөгөө онц авах гал дуурж исэн санагдах юм тий. Ямар ч гэсэн аас ихтэй юм байна. Юу за баг гэл нөгөө дуусаагүй байгаа хаа болтол тий. Нөгөө соёлын элч ган хуйг ах намайг нөгөө Висконсин дуудаад тэгээ би тэнд очиод иржсэн чинь нөгөө Чингис хааныхаа үзмрийн дундуур морин уур тоглоод тэгээ тэрэн дээр бас их гоё хиймэрлэг үг хэлжсэн. Тэгээд би тэрийг бас өөрөөр ингээ ургуулж удаад за морин уур ингээ хоёр жагцтай юм байна. Зүүн талийнх нь болохоор байгаль ээж, баруун талийнх нь болохоор тэнгэр аав. Тэгээд тэрийг дуургадаг шанцсан чи өөрөө юм байна тий. Хэрвээ чи үнэхээр чин сэтгэлээсээ дуурах юм бол тэрийг ингээд хөгжүүлж баярлуулж явдаг. Тийм болохоор тэрийг хиймэр гэж дууддаг юм байна гэж би өөрөө хүлээж авсан байхгүй. Тий. Ямар гоё. Та өөрөө монгол хүн шүү. Тийм болохоор өөрийнхөө өв дурсгалаар бахархаж яваарай. Тэгээд баярлалаа. Баярлалаа. Welcome back, Billy. Thank you. So 5 years in, things got out of hand quickly. Yes, it was.